Sky Media болон Go Plus-ээр Apple-тэй кино урамшуул зарлагджээ. Apple-тэй кино урамшуулд оролцсноор 10 сарын 27-ны өдрөөс эхлэн Apple Watch Series 10, MacBook Air M3, iPhone 17 Pro зэрэг билгүүдийг AirPods 4 хичээн хамт багцаар нь хож боломжтой. Урамшуулд хэрхэн оролцох вэ гэвэл төлбөртэй кино үзэж багц идэвхжүүлэн эрэг цуглуулан оролцох бөгөөд төлбөртэй кино үзэх бүрд урамшуулын эрх нэмэгдэж Apple брендийн бэлгийн эзэн болох боломж нэмэгдэнэ. Шилдэг цуврал шинэ кинонуудыг гэр бүл найзуудаараа тухлан үзээд Apple брендийн бэлгүүдийн эзэн болоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг Sky Health-ийн вебсайтаас болон Sky Media Go Plus-ын Facebook пэйж хуудасаас авах боломжтой. Ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Apple-тай кино урамшууллыг хэллээ. Та Apple-тай кино хийснээс хүссэн кино цувралаа үзэж кино багцаа идэвхжүүлээд iPhone 17 Pro, MacBook Air M3, iWatch Series 10 зэрэг Apple брендийн бэлгийн эзэн болоорой. Энэ удаагийн имчилгээрээ ихэнх хүмүүсийн тэр дундаа 20-од насныхны заавал үзэх цуврал тооцогддог How I Met Your Mother цувралыг бэлтгэлээ. Цуврал маань 2005 оноос эхэлж цацагдсан 2014 оны хүртэл 9 жилийн турш гарч байсан бөгөөд дөнгөж амьдралд хөл тавьж яваа залуус үзэхэд яг тохирохоор залуу насны амьдралын дурсамж, сургамж, хөгжилтэй баянгууд мартагдахааргүй мөчүүд гээд бүхэл зүйлсийг шингээ өгсөн энэ нэдмийн цуврал юм. Мөн цувралаа үзэнгээ тухайн улсын хис соёлоос суралцах боломжтой бөгөөд нэг үзсэн зал ахин дахин үзэл аймаар сэтгэл дотны үлдгээрээ алдартай. Ингээ бүгдээрээ кино руу орцгоё. Тэгэхээр хүүхдүүд аав нь ах ээжтэй нь яаж танилцсан гайхалтай түүхийг ярьж өгье заяа. Аав нь өөрөө л яриандаа ушгүй доглоод байгаа болохоос хүүхдүүд нь бараг шийдгээ шиг л гайцаа. Ингээ аавын яриагаар дамжуулж бид 2000-ад оны залуусын өдөр тутмын амьдрал тэр үеийн соёлоор айлцгаана. Түүнийг TED гэх их сургуулаа төгсөөд архитектурын чиглэлээр ажилладаг. Өөрийнхөө амьдрал тунчиг сэтгэл хангалуун ер нь бол бодол санах юмгүй мөрөөрөө гиюр айл явж исэн 30 чөрөөгөөр واخгүй юу. Тэгсэн нэг л нартай өдөр зүрхний анд маршал нь найз өхөндөө гэрлэх санал тавина гэж хуцаад зүв зүгээр байсан мань хүний толгойд дээрэл би ч н одоо хань ижлээ болж өр хөвгтөд болох насанд ирсэн юм байна штэ гэх бодлыг суулгачиж байгаа. Яж байгаа мань хүн зүрхний антайгаар нэмээд найз өхөндөө хамт амьдардаг байхгүй юу. Нэг гэрч байгаа 3 хүний хоёр нь хоорондоо суучгаар үлдсэн ганц нь яарахгүй гэж яах вэ? Мань хүн ингэж сандарч явахдаа өөрний зүрхний анд руугаа уц цөхнөө. Түүнийг баарны гэдэг. Энэ гар бол зүгээр явдаг тэмдрэл гэсэн үг. Бараг тэмдрээ патент нь мань хүний нэр дээр байдаг ч магадгүй. Явдаг red flag аа л гэсэн үг. Манай баарнид найзууд нь хоорондоо сууц салах асуудал ямар ч байдлаагүй. Өөрөө өг нь өглөө бүрийг өөр охинтой. Яг ингэж мангар ажил хэрэг шувцалчаал очдог газар нь энэ хэдийн уулздаг уушин газар. Тэгээ нэрийг хэлэхэд хэцүү хідэн болж бүтггүй л газрууд. Баарны анд маань Тэдийг анх БС-ийн багт нь уулзаад танилцдаг өдрөөл сахлаа авч хослол өмсөд 30 хүртлэх гэрлэх талаар бодоод ч хэрэггүй гих алчиг сургаалуудаа хайрлаад тэр өдрөөс хойш одоо болтол хэлгэлдээ явж байгаа нэ. Өгнөх зүгээр 0 тарсан л 2 юм баг. Тэгээд баарны манж Тэдийг гунж гутрах нас ч болоогүй. Маа энтэй танилцгээд хажууд нь зүгээр суужсэн шаал танихгүй охиныг шахчаал өөрөө хашаач юм яваад өгнө. Харин хөрмэн гэж хавь өөрийнхөө амьтдыг шаналгаад байгаа хоёр хос маань энэ байна. Найз охин Лилийн сургуульд урлагийн хичээл ордог жижигхэн шар охин бол найз залуу Маршал нь хуулиар сурдаг мунаг том битэйгээр. Мань хүн Тэдэл гэрлэх санал тавих гэж байгаа хэлсэн болохоос найз охинд яаж л хүчраач болохгүй байгаа. Дээрээс нь тэний том битэй байж ижил одоо болтол оргилуун дараа сонгоолохоос айдаг гэж бодохоор ер нь хүүхдээр айл залуу. Энэ хоёр үерхэд 9 жил болсон гэж байгаамаа. Тэгэхээр одоо хурмаа хийхгүй гэж яах вэ? Ийхүү Маршал маань галцгоонд хоолыг зогсож байгаа л бүгжөө өгчөж байгаа. Нөгөө тал Тэд маань баарны шахсан охинтой эд уучрал бол болзоонд төрсөн чинь цаатах нь уушин газрын бармены найз охин болж таардیں۔ Үлийгээ ч танихгүй гартаа уугаа суугаал гэсэн тэгээд. Ингээ хин хэнийг нь оройн болзоо бүтлгүүдэд болсон болоогүй мэрэ зогсож байхад нь тэндээс Тэдийн мөрөөдлийн өсгөө дүрээрээ гарч ирээд манай хүн анхны харцаар л дурлаастай. Мань үний ганц болдгоо минь хитрхийх ургуулсан бодох байхгүй юу? Зайныгаа ханийг олчлоо ухааны юм яриад баарны андаа хэлсэн чинь цаатхан шууд танилцуулаа л хийчлээ. Ийхүү баарны андынхаа буйнд зайны антайгаа яриа өдгөр болоо явж байгаамаа. Цаатхан ч яриа өрөөтэй хөөрхөн охин байж таарад нилээн дэжгүй. Даанч хамт явж байгаа охтуудынхаа нэг нь найз залуудаа хаягдсан гээд цаанаас нь харцаараа аалж идэхгээ болтгүй. Мань Тэд ямааны мах халуун дээр шууд болцоонд өрсөн чинь нөгөө бүсгүн сэтгүүлчээр ажилладаг байж таарад 7 хоног жингоо томилтоор явах юм гинэ. Гэсэн ч бууж өглгүүгээр явхаас өмнө уулзъя гэдэг дугаар энэ ч аваад амжлаа. Цаад хэдэн охин нэг нь хаягчаад байхад нөгөөх нь танихгүй үедээ ангалцлаа эдэргээл бүр яг барьж идэх гээд өрнөлцөө байхаар нь манай Тэд албаар нүрлэг ус цацуулж мацуулаад санааг нь амрааж итэр. Ингээ тун амжилтаагаар дугаарыг авахын сацуу дараа өрөөнд бүр болцоонд явсан байгаамаа.
Харин энд гэрлэх санал нь амжилттай болсонд хөөрсөндөө орилон дарс буудуулаад тэр найз охиныхын нүдийг тис зөгцсөн хоёр өмнөө сууж байгаа нь. Манай хоёр төр дүмсээ мөрөөдлийнхөө охинтой болцоод ирсэн Тэд маань нисэх нь холгүй л орж ирж байна. Тэгээд сонирхдаг зүйл сайртай амтэн дуртай кинон Тэдигтэй адил яг яалтчгүй заяаны хань нэдрэг л ярьж өгч гинөө. Тэгсэн найзууд нь мөрөөдлийнхөө бүсгүдээ болцсон бол яагаад иймэрт хүрээд ирсэн бэ л гэж байна. Нэр яагаад ийм хурд хүрээд ирсэн бол? Гисэн чинь яг болцож дуусгаад заяаныхаа дургуугд идээгүй хөрөгчөнд нь мөнхрөөдөөс чидүүн жимсийг идэж өгөх нэрээр гэрт нь очиод орохгой зогсож байхад нь нөгөө өхнөх нь ажлаас дуудаад аваа явцсан байна л да. Яаж байгаа сэтгүүлчгээд байгаа шүү. Ингээ хүрээд ирсэн гэхдээ манайд чи ядч үнссэн юм уу л юм. Мань юу гэж гэрийн гадаа үнсдیں۔ Гой орчин байх хэвээр бла бла гэж гуцнаа бас. За ингээд үнсэх ёстой байсан, үгүй байсан гэдэг асуудлаар ижил сүргээр хуран цуглаа хилцэж гарлаа. Манай хүн бол ядаж үнсүүлмэр байсан бол дохио өх байсан гээл байгаа. Хин дохилоо зогсож байдیں۔ Шууд үнсэх байсан айл гээд байгаа. Ингээ сууж байхад нь заяаны хань нь яг зургатаар гарч тараад мань хүн зөриг орсондоо гинтл эргэж очиод үнсгээр болбоо. Нөгөөд нь 30 хүрүүж аваа гарыг охин үсгийг харах гээл хувц сундрыг солиулаад бөөндөө л дагцсан. Ингээ бөө юм болжулж ресторанд хар цунгаад байсан хөх хөнгөтэй бүрээг нь хүртэлтэй ирэмдэж аваад крашгаа гэрийн өөдөнд очихын тэрэ. Тэгсэн нөгөөх нь нохоон дуртай гээд байсан чинь бүр 5 нохоотой болж таарсан. Айгаал буцаагүй хөхт нь найзууд нь эргээ сумлаастай. Арай гэж хонхын дараа л авчирсан бүрээгээ харуулад гэрлүүн ороод авлаа шүү. Цаатхан ч нилээ нааштай байж аваад ганц нэг глас вайн уусан намуухан дуу муу сонсоод эд рамаасалж байснаа мань хүн яасан гэж дөнгөж танилцсан охиндоо би чамд хайртай гэж авсан. Энэ тэмдгүү шок. Нөгөө охин нь шок. Юу болчих вэ яач вэ гэж ярьж байгаад овоогаагүй залруулж ирснаа нэмээд хайраа маараа гэж нэртэй бүр дуус. Мань хүний гарч ирэхгүй овоо удаад авахар нь үүдэнд нь байсан хэд бүчлээ гэж ойлгоод явахтаа зэрэгцээд салгалсан юм гараал ирдэг нас. Тэгээ зүгээр ч авчихгүй бас хэрвээ хин нэгэн миний тэндэглээ төвчээд энэ үеэд авчих юм бол би амар сайн болно эдэргээл байгаамаа. Ингээ найрхаж утсан заяаны ханцаага удаанаар гар бэр зогсож байгаа л ирсэн талаар нь хэлэхэд цаадуул нь өмс гисэн тохиог нь алдсан байна гэж загнастай. Энэ нийтдээ хамт үүдэнд нь хүлээж байсан таксины ах тэр нэмэгдээд уушийн газрын баримын хүртэл дохио байсан гэдгийг хэлж улам хямраана. Олон жилийн дараа асуухад нэрнгээсээ л дохио байсан гэж Робби нэг ч өөрөө хэлж илээ. Гэхдээ зэрэгцээд мань хүн барыг анхны хайртайгаа зүгээр найзууд болгол үлдсэнийг хэдүүлээ мэдэж авнаа. Мөрөөдлийнхөө охинтой тараас хамуурсанд балаа юм ярьсан Тэд маань хэрэндээ л ирэж холбоо барихгүй гэж найзуудтайгаа сэлгүүцээ явж байхад нь өнөө Робин нүдэн дээр нь Лилиэд ийм яриа сууж үдээ. Байнгор цуудаг паб нь Робин сууж иж дараа Лили яриа үдчихэлтэй. Ингээ нэг юм Лилигээ шахаж байгаад Робиноос сонсон юм хүчээр яриулаа наачнаа. Цаатхан зүгээр л хөнгөн харилцаад хоёр биенээ хөгжөөждөг энгийн мөрсж байхад нь мань Тэд гарч ирснээр гэрэл нь хорно гээл тэнгэрийн юм яриад айлгаа хийцэн байна л да. Одоо ярин мань хүн хит холын юм ярьж айлгалгүйгээр энгийнээр ойртох төлөвлөгөө боловсруулж байгаа. Тэр энгийн төлөвлөгөө нь 100 хүнтэй өвчлөг зохиоод тэрэн дээр Робиныг үрэх. Ядж байгаа заавал гудман санаандгүй таарж байгаад үзлэхтэй өрнө гэж байгаа. Санаандгүй таарна гэдэг байгаа нь зурагтаар хаана байгааг нь харчгаад хідэн буудал зайтай газар хөлсөө гарч гүйжж таарах. Хамт амьдрэх хоёр остоо шаврын хаалт царайлаа сууж байхад нь краш нь яг зурагтаар гарч таарад байгаа газар руу адуу шиг гүйж очиж бол бас зүгээр энэ таваар явж исэн юм аа л гэдэг байгаа. Тэгснээ бүр болоогүй. Дараа 7 хоногийн давтад үйлчлэхдээ чи ирсэн ч болно ирэхгүй байсан ч надад хамаагүй гэжсэн аа. Краш нь дараа 7 хоног завгүй өнөөдөр байсан бол уг нь очихл байлаа гэсэн чинь. Гэхдээ нэр өнөөдөр хийн штэ л гэж авсан. Гэмэн сайхан гараа. Ингээ мөрөөрөө гівчээсээ хоёр хайрын шуугаагаа дуудаж босгоод өнөөрөө үдшилэг зохионо л гэж байгаа. Ингээ үдшилгээ зохиож баахан хүн дуучаад ургуулan бодгоор бодоод Робиныгоо хүлээсээр. Цаатах нь ирдэгвэ. Шантрахгүйгээр ахаал зохиож байгаа штт. Ахаал ирээгүй дээ. Цаатах нь яж байгаад өглөө болгон залгаснаа өнөөдөр яг очно гэж гордоогоод байгаа байхгүй юу? Робиныг ирэхээр дагуулж гараад од харуулж обоомаажуулна гэсэн дээвэрлүү найзууд нь ээлжилж гараастай. Ингээ Робин л зориулсан үдшилгээ 3 дахиар болвоо гэж. Бүтэн сайн өөрөө ямар ажилгын юмнууд нь айлд архитахгаа ирэхвдээ. Яж байгаад хажуугаар нь баарны гэж нэг юм хэн үрсэн мэддэхгүй шаал танихгүй охинтой 3 хоногт 3 сарж нийлэстэй. Дээрээс нь найзууд дундаа ганц оюутан маршал нь шалгалт шүүлэг гэд юм үдшилэг мантаа байгаа байхгүй юу? Тэдгээс халгалсан юм хуулийн ном дээр нь уух юм асгаад нөгөөх нь ууранда ганц охиноос болж 3 хоног гэрт архилаа эдэргээл орлоод байж байхад нь Робин ороод ирлгүй яхавд. Манай хүн банзанда чамайг энтэй танилцуулах гээл 3 хоног үдшилэг зохиолоо эдэргээл шал танихгүй гартай краш танилцуулаад наачнаа. Ингээ хөөрхий хамаг төлөвлөгөө нь нурд ядж байгаа цаана краш нь нөгөө танихгүй гартайгаа чигтэйхэн юм яриад байна. Бүр өөрт нь зориулж бэлдсэн дээвэрлүүн дагаал гарч шүү.
Манай өнч тэсэлгүй араас нь гараад чамтай л уулзах гэж 3 хоног дараалд үйлчлэг зохиосон юм аа гэд үннээ хэллээ. Цаатганч мэдчихилгүй л яхав. Тэдийн нэг насны хайр нь ерөөсөө хүнтэй гэрлэх талаар ямар ч бодлого бараг өөрт ганц бие амьдрын ухааны бодож явд юм байна л да. Харин манай хүн бушуугал хүнтэй сууж хүүхдтэй болох гэж зүтгээд байгаа шүү дээ. Ингээ хоёулаа өстө тааш тохирохгүй. Зүгээр сайхан найзууд байя гэдээ байхтан л мань хүн чичсээр аваад өмсөд авч байгаа. Мань хүн үнснийхээ дараа л өөрийгөө ямар хүчлээ дайраад байснаа ойлгож авсан юм да. Дараа нь зүгээр сайхан найзууд болёо гэж тохироод нөгөө өддөг нийлж аваад сууж байгаа нэ. Хичээл ном болгоо байлаа гэж орилоод байсан маршал мань хүртэл стилийн дуусаар л. Мань хүн насны хайртай режектлүүлээ тогтохгүй бүр танилцуулж өгсөн охинтой нь биер толгож уусаар л. Аавах нь үед баарн суугаас ч өөрнөө хийх юм олддгүй байлаа да гэж авсан. Тэд маань өсвөр насны 2 хүүхэдтэй залуудаа ууж идэж паянцсан дөхөө ярьсаар 3 дугаар анги маань эхэлнэ. Манай урдийн адил өнөөх баарлуугалд гэлтэрч явахт нь мань баарны залгаад өнөөдөр өөр газар унах гэсэр тэдийг хос хоёроос нь салгаад таксин суулгаад аваа авчихдээ. Замаараа онгоцны буудлаар дээрч хүнд хосно гэснээ ханаас ч юм 2 чимдаа гаргаж ирээ тэдэд өгчгөн тэр. Манай хүний онгоцны буудлаас хүнд хосно гэдээ байсан нь шууд утгаараа байж л дээ. Тэр аваар эргэлдэж байгаа л өөр хотын хөрхөн октод харуул чигтэг санаатай л ирсэн юм байж. Аалтдаг гар. Энэ хооронд оюутан маршал маань хийх хичээл хийх гээл гэртээ сууж харин Лилин нүүжрээд удаагүй Робин хань болох гээл өнөө баарандаа ууз угааны нэ. Хажуугаар нь Робиныг тэр авийн залуучууд хоргоох хөстэй. Харин охин нарихаар онгоцны буудлаар ирсэн хоёр маань онлог бай хайж нилээн эргэлцсэний эцэст аятайхан хоёр охин олж аваад баарны маань бүр хөөрсөнд дагаа нисчихъя гэж авсан. Тэгснээ бүр тэр дорн билет худалдаж аваад шаал өөр хот руу нисчихнэ. Нөгөө талд нь улаан зам хоёр охин суугаад огтол Робин дээр л хавийн залуучуу шаваастай. За харин нөгөө хөөрхөн октод даагч хаах хол ниссэн хоёрын маань зорьсон зорилго биелхнүүдээ гэсэн чинь нөгөөдөл нь найз залуутай гэж авсан өө. Ядж байгаа тавтахын өрөө хичээлийгээ сууж байх гэж дээ гэж гутраа сууж исэн маршлага хүртэл дуудсан. Тэгснэ ирээд яах юм бэ? Энд ар уйтгартай нэдргээл залгаад байгаа шүү дээ. Мань хоёр баг гутралд орохгүй сууж байхад нь гинт бөөн цагдаа шүүх болоод барай аваа авчихдээ. Яаснаач мэдгүй хоёр гар байцаал эдэр өгөхөөр болоод ядж байгаа баарны бизнес эрхлэх томчууд эдэргээл гутлаа хуцаа болдгүй. Яасан бэ гэхээр мань хоёрын хоосон тест зандрын үлдээчээд бэлэн мөнгөөр тийц худалдаж авсан сэжигтэй нөхдөөгээ барьсан юм байна л да. Балан хоёр юм чи охин хараа чимданаа хайл гүйтсэн байгаа. Ядж байгаа баарныг тэр хоёр эргэлдэж байгаа бичлэг он сарынхаа дараалалаар гараад ирцээ. Балаа хөр энэ арганд бүр амтчаад байсгээл нисрүү гүйж ирдэг байсан байвал яах вэ? Ингээ зүгээр охин найрах гэж онгоцны буулаар эргэлдгээг үнэнгээ хэлсэн ч цагдаа нар нь тийм тэнэгхэн байхгүй гэдэргээ итгэхгүй штэ. Мань хоёр аргаа барахтаа өмөөлөгчөд уузнаа нь манай маршал. Цаадганч өөдөж үхэх гэж байсан амтан уухантас баярлаа л ирж байгаа. Баарныгийн балаа хараанаас олж гавлуулаад юм ярих хэрхээ асуусан хоёрын маань тэжнээс баага хамгаалт гарч ирж ирсэн зорилгын ишлэгдээд нэг юм суллагдваа. Мань хүн тэрүүхэн хооронд нэг цагдаа өхөн яриад авцсан. Гэрт нь очно ч гэж ах шиг. Ирсэн хэрэг талаар болоогүй шүү. Үдслийг зөхиөнө гэж байна. Тэгээ ямар тааш гэрт нь оцсон чинь найзууд ингээ хоёр бүлээгаараас өөр хүн байдаг юмас. Ядж байгаа өвөөтэйг амьдрдаг гэж цанг дууш гаргаж чадахгүй зурагт үзсэн шигээ бөөдөн дээр шахуул суусаар нэг өрөө өнгөрч байгаа юм да. Тийм заяаг. Харин энд ядам хоронд нь зүүсэн бүгнээс болоод ирчүү тоож ирэхгүй байна гэд Лили маань хуранаасаа бүгжээ авч хаяад яриа өтгөр ирсэн залуутай чалчиж өгч байна. Маршлыг залгаад байгааш мэдэх юм алаа. Уцыг нэрэн Робин авч таарад бааранд бүгжээ тайлаад нэг залуутай яриад байгаа талаар нь хөөрхий амхандаа хэлэхгүй гэж хэлсэн ч цаатган асуу шалгаасаар байгаад олоо мэдчихнэ. Мань хүн өөрөө л тэгсэн юм байна л дээ. Гэлээч бас арай ч игнээсээ бүгжээ авч гэж бодоогүй хөөрхий хардж өгөх гээл тэсгүй буцаад явчихлгүй яах вэ? Нөгөө чухам яриа нийлээд байсан залуу нь ижил хүстэн байсан байна л да. Мань Лили тэрийг мэдчихсэн ч өөрт нь яриа өдөж ирсэнд нь баярлал цугсуугаад байсан байгаа. Буу хаална гэж ирчээд ижил хүстэн залуутай сэтгнээ суудагаа нь гайхсан Робин очоод яах гээд байгааг нь асуусан чинь хөөрхий цаатган сүүлийн 9 жил нэг л хүнтэй ирэхэд хөрмөө ихтрээ тулсан чинь тэгээд хөөрхөн гинт залуунаас нь хайрын санагдчих л дээ. Цаатганч насны хайртайгаа учирчаад юм балаа ямираад байгаа юм бэ гэж аргадаал авч байгаа. Харин түрнээс хойш эргүүлээд байсан ижил хүстэн залуу нь зүгээр л UP-ийн толбыг арилгах туршлага хуваалцж байсан юм байна л дээ. Мань хүн жимсэн дээр сууж хувцас тол болгож бол тэрийг нь хэлэх гэж ирсэн хүнтэй баах юм ярьсан байгаа. Ингээ яг тэр толбын арилгаа зогсож байхад нь минь маршал орж иж хардаад дэнхийсэн юм тэрнгээр нь өвчгөж байснаа ижил хүстэн гэдгийг сонсоод тэрвэрч авч итэр. Мань хүн том биенээс цаашгүй амхан амтыг жилсэн биз. Айлын найз залуу тэрвэр зогсож байгаа жигнээсээ хардуулаа гурвалжин дөрвөлжин бол оол авч байгаа. Харин нөгөө талд гар хосон бутсан хоёр баатар маань харих гэ тэгсэн суужээ. Мань баарны л болсон хойно элдв балаа юм сэдэлгүй л яхав. Түрүүн бөөдингийн захаа шахуулаад суугаад байсан бүлээ залуу нь эрх чөлөөний хөшөөний хамгаалагч юм гинэ. Тэгээ амьдралд ганц олдох боломж гэдэг эрх чөлөөний хөшөөний хонхыг долоож үзэх алдын бодолд толгойд нь орж ирж л дээ.
Тэд нь тэгэлтэйгээ дагаад явахгүй нь ойлгомжтой. Би одоо яаж явж байгаа чамтай нийлцсэн болоо л гэж харах жишээ нэ. Цаатар нь гандан буурахгүй. Уран зүйг хайж гуйсаар байгаад аваад явж байгаа. Яагаад найзлаа байдгааш мэдэхгүй элдв балан юм сэддэг найзтай хүн байвал тэр найзынхаа лачаарши залуунасаа адал явлаар дүүрээ өнгөрүүлж дараа нь ярих дурсамжтай болдог гэдгээ санаарай. Энэ удаагийн бичлэг энэ хүрээ дуслаа. Та бүхэн Hawaii Meteor Motor цувралаа үргэлжлүүлэн үзэх хүсвэл Sky Media болон Go Plus-аас үргэлжлүүлэн үзэх боломжтой шүү. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.